За ер нь яагаад энэ гэр бүлийн хуулийг шинжлэх шаардлагатай байгаа юм бэ гэдгийг одоо ярихаас эхлэх ёстой. Гэр бүлийн хэв шинж өөрөө маш их хувьсан өөрчлөгдөд байна. Манай Монгол улсын хувьд өмнө нь бол зүгээр л эрэгтэй эмэгтэй одоо гэрлээл одоо нэг гэр бүл болчихно гэж ойлгодог байсан бол өнөө цагт ч юм бол одоо нэгдмэл гэр бүлүүд байгаад байна. За эргээд нөгөө юу гэдгийг олон хамтран амьдрагч байгаад байна. За эргээд одоо маш олон одоо салдууд байгаад байгаа учраас иргэн одоо нэгдэж байгаа, салж байгаа ийм олон одоо төрлүүд байгаад байгаа учраас за мөн түнчлэн одоо хүүхэдтэй болж чадахгүй байгаа хүмүүс одоо донор тэгч ихийн ч асуудал байгаад байна. За эргээд нөгөө эрэгтэй хүн ч гэсэн өөрөө тий одоо эсээ үрийн одоо эсээ югдийн донорлох гэх мэтчлийн юм харилцаанууд маш их байгаад байгаа учраас тэр болгоныг эргээд одоо хуулиар зохицуулахыг хичээж гэж одоо сайн хууль байгаасаа гэж одоо ажиллаад байгаа. За гэр бүлийн салалт бас их өндөр байгаатай холбоотойгоор ер нь гэр бүлийн шүүхийг тусад нь байгуулах ёстой гэдэг ийм одоо шийдвэрийг гаргаж байсан. За гэр бүлийн шүүгчдийг бол бас бэлтжигсэн хууль нь хүчин төгөлдөр явж байгаа. Гэтэл гэр бүлийн тэр шүүхийн маргаан шийдвэрлэх тухай одоо яг тэр процессын хууль нь бас бэлэн биш байгаад байна. Тэгэхээр гэр бүлийн яг энэ салалт дээр юу анхаарах ёстой. Жишээлбэл за гэр бүлийн салалтын шалтгаанууд нь юу байгаад байгаа. 10-20 жилийн өмнө шалтгаан нь хоорондоо таарамжгүй болсон гэдэг байсан бол одоо юу гэдгийг гэр бүлээс гадуур харилцаа 20 жилийн өмнөөс гэдэг юм уу 10 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад 10-20 дахин одоо нэмэгдсэн юм шалтгаан байгаад байна. За тэгвэл гэр бүлээс одоо гадуур харилцаа үүсгэсэн бол сэтгэл санааны хохирлыг одоо бас нэхэмжлэх ёстой гэж одоо зарим хүмүүс нэхэд шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нууц амрын асуудал тэр одоо гэр бүлийн салалтад нөлөөлсөн бол яах вэ гэдэг ийм харилцааг бусад улс оронд байгаа бол жишээлбэл Солонгос иргэний хуулиараа сэтгэл санааны хохирлыг барагдуулах гэдэг тусдаа хэрэг үүсгэж явд юм байна л да. Тэрийг одоо оруулах уу. За нөгөө талдаа гэр бүл саллаа гэхэд үр хүүхэдтэй гэр бүл байгаа бол хамгийн том хохирогч нь хүүхэд байгаад байдаг тийм. Тэгвэл хүүхдийн тэтгэмжийн асуудлыг яах вэ? Өв залгамжлалын асуудлыг яах вэ? За гэр бүлээ одоо батлуулаагүй маш олон одоо хамтран амьдарч байгаа одоо гэр бүлүүд байгаа тийм. Тэгэхээр энэ гэр бүлээс төрсэн хүүхдүүд гэрлэлтэд батлуулаагүй одоо энэ гэр бүлтэй одоо гэр бүлээс төрсэн хүүхдүүд адилхан эрхтэй юу? Ер нь одоо хамтран амьдарснаас хойш хамтдаа бий болгосон энэ гэр бүлийн өмчийг тэгвэл хэрхэн яаж гэр бүл салалтын үед тийм ээ юу гэдэг өмч хуваах асуудал үүсвэл яах вэ гэдэг гих зэрэг маш олон асуудал байгаа учраас энэ дээр бас нухацтай хандах ёстой гэдэг хоёр ажлын хэсэг одоо бол хууль хоёр тусдаа байгуулагдсан юм чи хоёр ажлын хэсэг тусдаа байгуулагдсан. За гэр бүлийн тухай хуулийг бол алтан гэрэл гишүүн ахлаж байгаа. Харин гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэх хууль нь бол баасан жаргал гишүүн ахлаж байгаа. Тэгэхээр яг энд бол яг нөгөө нэн ялангуяа одоо хүүхдүүдийн асуудлыг бас илүү нягт харах хэрэгтэй гэж үзэж байгаа. Яг нөгөө маргаантай асуудал маань өөрөө юу байна вэ гэхлээр яг гэр бүлийн харилцаанаас гадуур үссэн хүүхэд болгон адил тэгш эрхтэй гэж нэг одоо заалтууд байгаад байгаа байхгүй. Гэтэл тэр одоо заалтаар жишээлбэл одоо маш олон одоо юу гэдгийг ээжүүд жишээлбэл тий одоо яагаад одоо манай нөхөр жишээлбэл гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэж хүүхэдтэй болцохоо тэгээд тэр хүүхэд нь миний хүүхдүүдтэй адил тэгш эрх эдлэх гээд байгаа юм бэ? Би энийг хүлээн зөвшөөрөхгүй байх гэдэг ийм асуудлыг ч гэсэн дэвшүүлээд байдаг. Тэгэхээр энэ дээр бол ингээд маш их одоо ярилцах, харах, бас сайн одоо бодолцож хууль гаргахгүй болохгүй гэсэн ийм одоо ийм учраас ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд маш удаан хугацаанд ажиллаад байна. Тэгэхээр энэ хаврын чуулгандаа ямар ч байсан ажлын хэсгүүд маань хуралдаж байгаа. Болж игэл одоо энэ саналын зөрүүтэй томьёоллуудаа нэг эх 7 хоногоос ажлын хэсгүүдэд хуралдуулаад явах ийм төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ яг энэ хаврын чуулгандаа амжихгүй юу? Ямар ч байсан энэ жилдээ бол зайлшгүй батлахгүй бол бас болохгүй гэдгийг бол хэлмээр. За тэтгэлгээ төлөхгүй байгаа одоо эрэгтэйчүүдийн хувьд гэдэг юм уу те яах вэ гэдэг асуудлыг бас шийдэх ёстой. Тэгэхээр шүүхийн шийдвэр биелэлтийг тэгвэл яаж одоо авах вэ? Одоог бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үе шатн дээрээ одоо зорчих эрхийг хязгаарлах иймэрхүү л одоо төрлийн арга хэмжээ аваад байгаа бол үүнийг одоо юу гэдэг албатан төлөвлөх тэгвэл ямар арга хэмжээ байх вэ? Жишээлбэл Герман албатан төлөвлөх боломжтой. За эргээд нөгөө юу гэдэг албатан хөдөлмөр эрхлүүлэх боломжтой. Тэг хөдөлмөр эрхлүүлээд тэгээ түүнээс нь одоо цалингаас нь одоо авдаг
ч юм уу эсбүгөөс үнэхэрийн одоо ямар ч хөдөлмөр эрхлэх боломжгүй, ямар ч орлогогүй, үнэхэрийн одоо зорилтод бүлгийн тийм ээ одоо эмзэг бүлгийн тим одоо хүн байгаа болвол тэр хүний өмнөөс төр нь өөрөө бас хариуцлага хүлээж тэр одоо тэтгэлгийг одоо тэр одоо боломжгүй хүний өмнөөс одоо хүүхдэд төлж байдаг юм тусгаалсан санта байдаг. Тэгэхээр энэ болгоныг одоо бас судлаж нин тэргүүндээ ямар ч байсан хүүхдийн эрхийг бид нар яаж хангах вэ гэдэг дээр л анхаарч байна. Солонгосын жишээг бид нар бас их үзэж байгаа. Солонгос бол яг тухайлсан одоо гэр бүлийн одоо яг энэ тэтгэлгийг төлөвлөх тусгаалсан одоо агентлаг байт юм байна. Хүүхдийн тэтгэлгийг төлөвлөх агентлаг те тэр нь болохоор бас тэгээд ээж аавуудтай нь ажилдаг юм байна л да. Тэгээд гэр бүлийн хөгжлийн төвүүд бас их байдаг. Тэр дотроо одоо нэгэнтээ салахаар шийдсэн байгаа болвол салалтанд явхаар одоо эвлэрүүлэн зуучлах хугацаа гэж штэ манайх шиг тий солонгосынх болохоор нэгэнтээ одоо эргэж нийлэхгүй тодорхой болцсон байгаа бол тэр гэр бүлүүдтэй яг бүтэн салахаас өмнө бас ажиллаж яг энэ эвлэрүүлэх энэ хугацаа гэдэг шиг за та нар салах юм бол яаж хоорондоо харилцах ёстой юм, хүүхдүүдтэйгээ яаж одоо уулзах ёстой юм, уулзахдаа ер нь юу хийх ёстой юм гэх мэтчлэн ийм арга хэмжээнүүдийг сургалтуудыг явуулт юм байна. За мөн түнчлэн одоо юу гэдэг нөгөө өөр гэр бүлүүд одоо бас бий болоод явхлаар салсан эцэг эхчүүд нөгөө өөрийнхөө хүүхдийг дараагийн гэр бүлд нь одоо юу гэдэг нөгөө гэрт нь очихыг дургуцаад идэм байл да. Тийм учраас гэрт нь одоо өөр газар уулзахыг бас хориглож тухайлсан тэр гэр бүлийн төвдөө л одоо уулздаг бас тийм зохицуулт бас байдаг юм байна. Гэтэ яг тэрийг хуулна гэсэн үг биш те. Зүгээр л ямар ч байсан эцэг их аль нь хүүхдийнхаа өмнө үүрэг хүлээж байгаа шүү. Манайхан хүүхдийг одоо юу гэдэг нэг өөрийн өмч шиг авч үзэх гэдэг те. Эцэг ихтэй нь уулзуулахгүй гэдэг ч юм уу ийм байдгийг бас зохицуулах ёстой гэсэн. Ийм л одоо нөхцөл байгаа учраас гэр бүлийн тухай хуулийг шинжлэх, за мөн түншлэн маш олон үндэслээс нь харах хэрэгцээ шаардлага бол байна.